Усны газар нь буюу байгаль орчны яам нь баг зөвшөөрөл өгөөгүй гэж ойлголоо шүү дээ энэ хилцүүлгээс. Тэгээ өнөөдөр энд ингээд ирээд сууж байгаа хүмүүс гэхээр ямар ч нөгөө шийдвэр гаргах хэмжээний засгийн газрыг төлөөлөх хэмжээний хүмүүс биш байна. За 2025 оны 7 сарын 9-ний өдөр усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон гэд одоо байж байгаа байхгүй юу. Гэтэл тухайн өдөр тэр хуулийг өргөн барьсан бүрэлдэхүүнийг одоо энд дуудаж авчрах ёстой. Яг гэвэл бид нар энэ жил нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилтийн эсрэг талуудын 17 дугаар баг хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа. Өмнөх энэ цөлжилтийн эсрэг баг хурлууд дээр усны асуудал ерөөсөө ороогүй энэ жил бид нар нэмж оруулж байгаа. Тэгэнгუთ Монгол улсын засгийн газар нь 2025 оны 7 сарын 9-ний өдөр усныхаа эсрэг байгаль экологийнхаа эсрэг терроризм хийцэн сууж байгаа байхгүй юу. Тэгээ өнөөдөр энэ төлөв байдлын үнэлгээ хийсэн тэр Декол компанийн ирж мэдээлэл өгнө гэдээсэн байхгүй. Одоо энд юусэн мэдж байгаа хүн байхгүй. Бид нар энд ингэж тойрч яриад ямар ч хэрэггүй. Одоо чинь байгаль орчин уур амьсгал өөрчлөлтийн сайд Батбаатар энд заавал байж явах ёстой. Сая улс төржиж болохгүй гэж загинчаа гараа явчихж байгаа. Бодлого боловсруулж байгаа зам тээврийн сайд дэлгэр сайхан энд байх ёстой. Энэ хуулиудыг өргөн барьсан бүх сайдууд байх ёстой байхгүй юу? 7 сарын 9-ний өдөр улсын хурал дээр хулгайн замаар хуулинд өөрчлөлт оруулсан. 50 метрт ямар нэгэн үйл ажиллагаа үйлдэхийг хориглосон байсан хуулийн заалтыг нэмэлт өөрчлөлтөөр хийцэн байгаа. Дагалдах хуулийн хэмжээнд шүү. Дагалдах хууль гэдэг дээр усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байгаа. Энд хариуцлага хүлээх ёстой шүү дээ. Энэ сайдуудыг байхгүйгээр бид нар өнөөдөр энд юу ч яриад нэмэргүй байхгүй юу? Тэр байтугай одоо энэ хуулиудыг өргөн барьсан хуулийн сайд, барилга хот байгуулалтын сайд, уур амьсгал өөрчлөлтийн сайд, тэр байтугай Нямбатар сайд эдгээр бүгдээрээ огцроод дахиж одоо энэ шинээр бүрэлдэхүүнд томилогдох засгийн газарт орох ёсгүй. Тийм ёс суртахуун бөгөөд хуулийн өмнө хүлээсэн хариуцлага нь тооцох ёстой байхгүй та. Тэр одоо энд энэ хүмүүстэй яриад даваа далаа малаатай яриад юу н ямар үр дүнд хүрэх юм? Тийм биз дээ. Инээгээд байхan байхгүй даваадлаа. Дэлгэр сайхан ч гэсэн инээгээд байхan байхгүй заяа. Та нар өнөөдөр байгаль орчны эсрэг терроризм хийчээд, хуулийн хулгай хийчээд, холбогдох байгууллагуудын зөвшөөрлийг аваагүй бэжж, ийм хийчээд одоо энд инээгээд суугаад байхгүй. Энэ бол бүр авилгалын шин чанартай гэж үзэж байна. Усны газрын дарга чинь болохгүй гэдэг байгаа зү. Усны зөвлөл чинь эсэргүүцсэн байгаа зү. Тэгэхээр та нар ийм чи одоо энэ чинь нэг инээгээд баярлаа суугаад байхan байхгүй шүү дээ. Энд өнөөдөр ингэж хамаг амтныг чилээгээд байх шаардлага байхгүй. Та нар бүгдээрээ огцрох ёстой. Хариуцлага өргөх ёстой. Тэр байтугай авилгатай тэмцэх газарт шалгуулах ёстой байхгүй юу? Нэг ч сайд нь байхгүй. Хэдэн орлогч нар ирчээд инээгээд идэг. Юу ярих вэ бид нартай? Бүгдийг огцруулах ёстой. Хариуцлага тооцох ёстой. Авилгатай тэмцэх газарт шалгуулах ёстой гэж бодож байна.